улсад орчин цагийн музей байгуулагдсны 100 жилийн ойд зориулан бүтээв. Чойжин ламын сүм музей үзүүлж байна. Орчлон хязгааргүй айс авын нэгэн болонд таны миний цэнхэрхэн гариг байдаг юм. Түүний өр цээжинд энэ цаг хугацааны бодит гэрч Чойжин ламын сүм музей түмэн амтны сэтгэлийг бадрааж нүдийг хужирлсаар эрхэмсэг оршин. Урдийн цагт ажил амлсан хуврагууд, буян ирсэн ардууд энэ сүмийн босхыг нилээж хүрдийн жилээсээр хуучин цагийг үдэж шин цагтай золгож иржээ. Энэхүү Чойжин ламын сүм музей Нийслэл хотын тэг дунд галт зүрх мэд зохилсоор шин гэлбаатай дахин золгосон билээ. Харин үүх түүхийн бид хэр мэдэх вүлээ? Амьд бүхний Деважингийн орон гих төвдөөс Ар Монголыг зорьсон энэ замаар хичнээн удаан мөргөлжид жинчдийн цуваа хөвөрснийг гагцхүү түүхэн цаг хугацаал хэлнэ. Энэ сүмийн эзэн Чойжин лам лувсан хайдван 1872 онд Төвдийн Лас хотын ойролцоо Түшмэл Гончиг цэрэнгийн багхүү болон мэндэлжээ. Лувсан хайдв бол олноо 8 дугаар богд хэмээн Ар Монголд өргөмжлөгдсөн богд Жавзан дам худагтын төрсөн дүү юм. Төрөд бараг хөлд орж амжаагүй 2 настай хүү лувсан хайдв Монгол нутагт 8 дугаар богдоор тодорсон ахыгаа дахан аав ээж ах нарын хамтаар жил тойрон явж 1874 оны намар богдын хүрээнд иржээ. (1880-ад оны үед 8 дугаар богдын багш хүрээний ном гүрэм хуврагын хэрэг тэргүүлэгч хам Номон хаан Балдан Чоймбол лувсан хайдаг хүүг шинжиж үзээд түүний биед сахиус оршин бууг нэгэнт мэдсэн тул богд хаанд айлтгаж зөвлснөөр лувсан хайдвыг номыг тэгтгэж сахиусны гүртэн болгохоор шийдэж зүүн хүрээнд байсан төвдийн сэдв сахиусны гүртэн гүрж хүүг шав оруулан сахиус оршоон буулгах эрдэм болоод зан үйлд хичээнгүйлэн сургажээ. Ингээд Ар Монголд ирсэн хөвөн лувсан хайдв тухайн үед Чойжин буюу номыг тэгтгэх сахиус буулгах, сахиус оршоох эрдэмт шамдан суралцсан найчин зэмэр зэрэг догшин сахиусуудыг өөрийн дотор сэтгэлийн хүчээр оршоон буулгадаг болжээ. Үүнийг жухам найчин сахиус мөн эсхийг ах жолоо хамбан Төвдийн Лас хотноо очиж Далай лам, Ванчин эрдэнэт зуугийн их Чойжингоос лавлахад мөн болно гэдгийг батлан айлтсан байна. 19-р зууны сүүлч 20-р зууны эхэн үе бол Манжчин гүрний оршин тогтнох нь ихээхэн эргэлзээтэй болсон ийм түүхэн эгзэгтэй цаг үе байлаа.
Чухамхүү энэ цаг үед 8 дугаар богд Жавцсан дампуудагт монголчуудыг манжчин гүрний төрөөс тусгаарлаж, үндэсний тусгаар тогтнолон олох их хүлд шашныг хамгаалагч болгох зорилгоор сахиус буух зохист лагшин болох нь нэгэнд тодорхой болсон байна. Халах Монголын сэргэн мандлын эхлэл 8 дугаар богд Жавцсан дампуудагт төрсөндөө Лувсан хайдвын хаан шашин үйл хэргийг бадран тунхаглах зорилгоор сахиус буулгахтан зориулж анхны орд өргөө Занхан сүмийг 1899-с 1901 онд байгуулж өгсөн боловч уг сүм 1903 оны өвлийн сүүл сарын 1 шөнө гинтийн гал төмөр дүртэн бүрэмсэн шатжээ. Тиймээс тэрүүийн тэргүүлэх газар шинжээчд далахын дэнж буюу өнөөгийн Чойжин ламын сүм музей оршин буй энэхүү газрыг хүрээний хамгийн их цэвдэхтэй догшин сахиус оршоох зан үйлд нэн тохиромжтой хэмээн сонгож омб тэргүүтэй 300 гаруй урчуудын сүсэг бишрэл ур чадвар шингэсэн үзэмж төгөлдөр сүм цогцлбор болох Чойжин ламын сүмийг 1904-өөс 1908 оны хооронд 4 жилийн турш бүтээн босгожээ. Сүмийн барилга, засал чимэглэл, эд хэрэглэл, тахил шүтээнийг урлан бүтээхэд өнөөгийн хэмжүүрээр 2590 орчим килограмм салин цагаан мөнгийг зарцуулсан байна. Чойжин лам Лувсан хайдав Манжин хаанд 9 цагааны бэлэг хөргүүлж энэхүү шим сүмийг 55-аас дээш тасалгаатай хэмээн мэдүүлсэн тул Манжчин гүрний хууль ёсоор 1906 онд Бадургуулт төр хаанаас өршөөлийг хөгжүүлсэн сүм хэмээх нэрийг залсан боловч уг сүм ард олны дунд Чойжин ламын сүм хэмээн алдарсан юм. (1911 онд монголчууд Манжчин гүрний ноёрхол эрхшээлээс гарч үндэсний тусгаар тогтнол юугаа сэргээн мандуулж туурга тусгаар болсны хойтон жил олноо өргөгдсөний 12 оны зуны сүүл сарын 24-нд Богд хаан Чойжин лам Лувсан хайдавт нийслэл хүрээний голын Чойжин сахиусны гүдэмб буюу төрийн Чойжин сахиусны гүртэн болохыг нь албан ёсоор баталгаажуулсан батламж өргөмжлөл тамгын хамт олгосон бөгөөд улмаар хойд дүрийг нь үрд залгамжлуулах зарлиг буулгасан байна. 1914 онд хутагтын тамга, 1915 онд Найчин сахиусны шашны тамга, шүүхэр, барсын сүл, өөрийн харьяат сүмийн лам хувраг, шашны мяндаг тушаалтнуудыг захирах тамга тус тус олгожээ. Төрийн их Чойжин Лувсан хайдав сахиус оршоохтой голчлон эзэн хаан 8 дугаар богд Жавцсан дампуудагт улсын их дагин нарын өлмий бат орших, төрийн хэрэгт харшлах шалтгаан, гадаад дотоод барцад зэтгэр, хорлолоос хамгаалах арга ухааныг заасан байдаг нь Монгол төрийн гүртэн лам байсныг илтгэдэг. Үүнийг нотлох нэгэн баримтуулах 1916 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Чойжин лам Лувсан хайдав Найчин сахиусыг оршоон буулгахтан айлтгсан айлтгал өнөө хүртэл Монголын бурхан шашинтны төв гандан тэгчлэн хийдийн бурхны сан хөмрөгт хадгалагдсан буу юм. Монгол төрийн гүртэн Лувсан хайдав хутагтын шашин номын үйл бузарын сэтгэлийг номготгож бурхны нэгүслийг дэлгэрүүлж байлаа. Чойжин ламын бүтээлийн хамтрагч их дагин сүрэн хорлоо эрдэм боловсралтай ажиллаж хичээнгүй үдсэглэн гоо бүсгүй байсан агаад 8 дугаар богд Жавцсан дампуудагт 1911 онд 3 давхцлага дэмбэн дэвсгэр 1914 онд хүрэн жинс хурц бэлэгт цол 1916 онд дарь цол тус тус шагнан хүртээсэн нь түүний Монголын төр шашныг хамгаалах сахиусны ламтны шашин номын үйлдэх тус оролцоо ямархан байсныг харуулдаг. Чойжин ламын сүмийг дахин сэргээн байгуулахад их дагин сүрэн хорлоо ихээхэн үүрэг гүйцэтгэж
чамгүй хөрөнгө мөнгийг гаргасан гэж судлаачид үздэг. Олон өргөцсөний 8 дугаар оны 2 дугаар сарын 16 буюу аргын тооллын 1918 оны 3 дугаар сарын 28-ны өглөө худагт лувсан хайдавт ухаан балардах өвчин тохиолдож эм гүрмээр засуулсан боловч эс илааршиж луу цагт жанж халсан гэдэг. Нийслэл хүрээ Улаанбаатар нэртэй болж хуучин төр халагдсан шин цаг ирэхэд тэр даруй сүм хийдийн үйл ажиллагаа зогсоогүйч айжим шахагдан хавчигдсаар 1930-ад оны эцсээр бүрэн зогссон билээ. Чойжин лам лувсан хайдвыг жанж халсны дараа улс орон даяар шашин номын үйл эрхэлж байсан олон сүм хийд устж үгүй болсон ч цөөн тооны сүм хийд бурхан тахил үлдэн бидэнд өвлөгдөж ирсэн. 1937 онд шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид Чойжин ламын сүм музейг эвдлэн сүйтгэж болохгүй. Харин ч түүнд хадгалагдсан үлдсэн бүхэн цаашдын шинжилгээ судалгааны ажилд үлэмж ашиг тустай гэж төр засагтаан элтгэх хутас бичиж байжээ. Ингээд 1938 онд ерөнхий сайд Амар Маршал Чойболсонгийн шийдвэрээр Чойжин ламын сүмийг эрдэм шинжилгээ, судалгаа үсгэлэнгийн зориулалтаар шинжлэх ухааны хүрээлэнд шилжүүлсэн байдаг. Тэр цагаас хойш тус сүм нь монголчуудын бүтээсэн шашин, соёлын гайхамшигт өвийг хадгалан хамгаалах, судлан сурталчлах үүрэг бүхий музей болох эхлэл тавигдсан билээ. Энэ бол шашин номын үйл хэрэг дагнан эрхэлж, төмөн олонд хаалттай байсан сүмийн цогцлбор, ийхүү хойж үеийнхэндээ зориулж музей болон үүд хаалгаа нээхийн эхлэл байлаа. 1938-аас 1961 оны хооронд тус музей нь зөвхөн гадаадын томоохон зочид төлөөлөгчдөд үйлчилдэг хаалттай музей байсан бол 1961 онд бүгд наримдах Монгол ард улсын сайд нарын зөвлөлийн 524 тоод тогтоолоор улсын 1-р зэргийн хамгаалалтад байх түүх соёлын дурсгалт зүйлийн жагсаалтад оруулан олон нийтэд нээлттэй үйлчилж эхэлжээ. Чойжин ламын сүм музей нь 1961-ээс 2000 оны хүртэл шинжлэх ухааны хүрээлэн, соёлын яамны музей удирдах газар, улсын түн музей, шашны түүхийн музейн харьяанд үйл ажиллагаагаа явуулж ирсэн бол 2000 оноос бие даасан музей болж үйл ажиллагаа нь өргөжин төмөн олны өмнө баримтгалсан судар дэлгэгдэх мэт өнгөрсөн цагийн түүхэн товчоо болж өнөөгийн бидний нүдийг хужирлах болсон юм. Чойжин ламын сүм музейд твийн буянтан олон хурж манай өв соёлын үнэт дурсгалыг шимтэн харах боллоо. Чойжин ламын сүм музейн 5 сүм цогцлборт өдгөө өндөр гэгийн зан узрын мотрын болон сургууль хийц тэргүүтэй Монгол улсын хосгүй үнэт зэрэглэлийн 6000 гаруй үзмэр хадгалагдсан буй. Эдгээр шашин, соёл, урлагийн гайхамшигт бүтээлүүд нь гартаа, нүдтэй, сэтгэлдээ зултай Монгол урчуудын эгэлгүй ураар хожмын буйныг сэтгэлдэн хурааж, хойдтын амьдралаа бурханд даатхан бүтээгджээ. Уран барилга, уран баримл, уран зургийн цогцлбор чуулга болсон Монгол төрийн сахиусны эх өргөө Чойжин ламын сүм музейн урд хэсэг дэх халах хаалга, сонин содон бэлэгдэл, чимэглэл тэргүүтнэрээ олны харааг эрэхгүй булаана.
Манжчин гүрний үед онцгой чухал эзэн хааны сойрхол ивэлийг хүртсэн ордон сүм хийдүүдийн өмнө зэрэгдэв эрх ямбны илэрхийлэл болгон энэхүү хаалгыг сүндэрлүүлдэг байжээ. Үүний тод илрэл болгон хаалганы хойд талын хавцсанд хурамс тэнгэрийн эзэн дөрвөн хумст хүчирхэг 5 луг бүтээжээ. Төрийн сахиусны өргөөний халах хаалга нь буддын шашны урлагийн томоохон бүтээл төдийгүй гүн утга санааг агуулсан бөгөөд элдэв аюул, саад тодхор, муу хорлол бүхнээс ард олон Монгол төрөөн хамгаалахын бэлэгдэл юм. Махран сүм буддын шашны томог ёсоор сүмбруулийн дөрвөн зүгээс хамгаалж байдаг сүрлэг хамгаалагч хаад оршин. Махран зэдэг нь ертөнцийн дөрвөн зүг, 8 зөвхсоос ирэх саад тодхор, гай түүтгэр, аливаа хорлолыг арилгаж, хорт дайснаас хамгаалагч их хаад бөгөөд өөр өөрийн гэсэн үйлтэй байдаг. Тухайлбал сүмийн баруун доод талын хөх бие лагшинтай хааныг Тэнгүү Агжибу гэх ба ертөнцийн өмнө зүгийг сахин хамгаалагч, авраг биет чөтгөр, мангасыг эрхшээгч их хаан юм. Үүний дүр нь хөө хуйг өмссөн, нутартаа барьсан ил дээрээ цавчин ширвэх төртэй бөгөөд энэ тэнгэрийн биеийн хортой тул амьтныг биедээ үл хүргэх, үл ойртуулахын учир ийм дүр байдлыг үзүүлдэг ажээ. Сүмийн баруун дээд талд амьсгал нь хортой учир амаа жимээж, нутартаа эрдэн үүсгэгч амьтныг барьсан дүр бүхий хааныг намтой сра буюу тийм сонсогч хөвөн гэх ба ертөнцийн хойд зүгийг сахин хамгаалагч эд баялагын бисмон тэнгэр өвчин имгэг авчирч амьтдыг эрхшээгч хаан юм. Сүмийн зүүн дээд талын цагаан өнгийн бие лагшинтай пипа хөгжин барьсан дүр бүхий хааныг ёлхор сүрэн гэх ба ертөнцийн зүүн зүгийг сахин хамгаалагч дуугарах дууныхаа хороор дайснаа дарагч өнөр эдэштэн буюу тэнгэрийн хөгжимчдийг эрхшээгч их хаан ажээ. Зүүн доод талын улаан өнгийн бие лагшинтай баруун мутартаа суурах, зүүн мутартаа могоо барьсан дүр бүхий хааныг Жанмисан гэх ба ертөнцийн баруун зүгийг сахин хамгаалагч нүднийхээ хороор дайснаа дарагч лувсын чуулганыг эрхшээгч хаан юм. Махран сүмийн хойд талд хүндэтгэлийн үд тасрал. Хаалганы гол хэсэгт санскрит, төвд монгол үсгээр хар зүгийн тэрсүүдний өмгийг дарагч их амгалангийн урбалтгүй зүтгэн бүтээсэн орд харш хэмээн 8 дугаар богд Жавцан дам хотогтаас сойрхсон 9 луугаар хүрээлсэн номин дэвсгэрт илтгэл самбар буй. Энэ нь чойжин сахиус нь хар зүгийн тэрсүүдний өмгийг дарагч болохыг илтгэхээс гадна хүндэтгэлийн хаалгыг нээснээр эрх жаргалангийн эхүүдийг нээж гай түүтэрийг дарахын бэлэгдэл юм. Төрийн чухал хэрэг болон ёслолын үеэр гол хаалгаар нь 8 дугаар богд Жавцан дам, төрийн их чойжин лувсан хайд болон Монголын язгууртан дээдэс залардаг байжээ. Гол сүм. Энэхүү сүм нь төрийн чойжин лувсан хайдвын шашин номын үеийн гол орон байжээ. Энэ сүм бол бурхтын уран нарийн хийцтэй, дэлгэмэл зураг, зээгт наамал, цамын баг өмсөглүүд, бурхны орон, халуун хүйтэн тамийн зураг, шашны хөгжмийн зэмсэг зэрэг Монголын шашин соёл, урлагийн олон зүйл хосгүй нандин өвийн үдсэглэн юм. Сүмийн хойморт 18 дугаар зууны үеийн бүтээл, бурхан багшийн алт шармал дүрийг 2 шавийн хамт залсан байна. Бурхан багшийн баруун талын өндөр сэнтид чойжин лам лувсан хайдав хутагтын шуумал дүр, зүүн талд хамб номон хаан балдан чоймблийн занданшуулсан дүрийг хүндэтгэлтэйгээр залсан байдаг. 1916 онд 8 дугаар богд Жавцан дам хутагтын лүндэнгээр
Чойжин ламын сүмд цам хараж байсан тухай архивын баримт бий. Өдгөө үүний баталгаа болсон хүрээ, манц шир, чойр хийцийн олон цамын баг, гол сүмийн баруун, зүүн ханын дагуух шилэн хоргонд дэлгээстэй байдаг. Тэдгээрийн дотроос жамсран, гомбо бурхтын цамын иж бүрэн өмсгөл, догшид сахиусуудын цамын багууд нь чамин тансаг уур хийцээрэн үзэгч, үйлчлүүлэгчдийн сонирхлыг их татдаг байлаа. Мөн энд уур хийцээрээ дэлхийд өндрөөр үнэлэгддэг Монгол улсын хосгүй үнэт өв, жамсран бурхны шүрэн баг бүхий иж бүрэн өмсгөл хүндэтгэлтэйгээр залаастай байдгийг дурдахгүй байхын аргагүй билээ. Занхан сүм. Занхан сүмийн нэрийг төвд хэлнээс хөрвүүлвэл догштын орон гэсэн утгатай. Энэ сүмд төрийн сахиусны гүртэн лам лувсан хайдуу хутагт шашны сахиусаа буулгадаг байжээ. Тиймээс 8 дугаар богд Жавцан там хутагт болон Эхэс дээдэс язгууртнууд орох эрхтэй байв. Чойжин лам лувсан хайдвын занхан сүм нь бүхэлдээ шашны, чойжин буух зан үлийн онцлог, догшин сахиусуудын сүр хүчийг элтэхэд чиглэгдсэн өрмөц зохиомжтой юм. Сүмийн хойморт Монголын бусад бүх сүм хийдийн нэгэн адил шашин төрийн тэргүүн 8 дугаар богд Жавцан там хутагтын сүр хүчийг элтэгсэн 8 арслан 9 луугаар чимэглэсэн сэнтийг залсан байна. Сүмийн баруун хойморт шарын шашныг үндэслэгч богд Цонхов, улааны шашны ёсыг үндэслэгч олон хүчирхэг төрөлхийднүүдийн ам тангарагыг авч номыг тэгтгэгч сахиус болгосон Ловон Бадамжуна нарын дөрүүд, зүүн хойморт Буддын шашны ядам, жигжид бурхны зэс хөөмөл дүр, гүртэн лувсан хайдуу хутагтын биедэн буулгадаг асан сахиусны дөрүүдийг хүрээлүүлэн оршоосон нь нэн сүрлэг дүр төрөх өнгө үзэмжийг бүрдүүлдэг юм. Зуугийн сүм буюу мөрөглийн сүм. Богд Цонхов бурхны шашинд шинтгэл хийж ариутгасны бэлэгдэл болгож Лас хотын алдарт Жокан сүмийг сэргээж Шагжааман бурханд эрдмийн титэн мөргөж жил бүр их ерөөл хурдаг уламжлалтай болгосноор Буддын шашинтай орнуудын томоохон сүм хийдүүдийн дэргэд бурхан багшид зориулан 100 сүмийг барих болжээ. Сүмийн хойморт 3 цагийн бурхтын дүр болох урд галвын бурхан Од сүрэн, өнөө галвын бурхан Шагжааман, ирээдүйд цагт залрах Майдар бурхныг 2 шавийн хамт шавар цаасан шунлын аргаар бүтээж алтлаг нухмал дүрхцээр хулдан залжээ. Мөн сүмийн баруун зүүн ханаар аглаг шүтэн, дээдийн номын даяан бясалгалыг үйлдэгч архтуудын дүрийг өрмөц зохиомжтойгоор бүтээснээс гадна мэдрэхүйн 5 дагнас энэ сүмд бий. Ядмын сүм буюу нууц тарин нандин шүтэний сүм. Ядам сүмийг гол сүмийн хойно бусад 3 сүмээс хэрмэн ханаар тусгаарлан барьсан байдаг. Энэхүү сүм нь Чойжин лам лувсан хайдвын нууц тарины бүтээлийн ариун шүтэн болсон ядам бурхны орон бясалгал Нямбаны гол өргөн байжээ. Ядам сүмийн хойморт лувсан хайдав хутагтын урд дөрүүдийн нэг болох Энэтхигийн 84 шидэтний нэг дөвчин наваг жодмын алтан шармал дүрийг хүндэтгэлтэйгээр
залсан байдаг. Ядан бурхан нь хүний сэтгэлийн тангаргаар холбогдсон бясалгалын бурхан юм. Чойжин лам лувсан хайдвын ядан бурхад нь ихэвчлэн догшин, эцэг их буюу хос бурхтын дүртэй байдаг. Сүмийн зүүн баруун талаар уран нарийн хийцтэй шүтээнүүдийг хүндэтгэн залжээ. Эдгээр бүтээлүүдийн дундаас өндөр гигийн зан узрын өөрийн мутраар урлсан дээд амгалант цагаан буюу дэмчиг гаруй бурхан ур хийцээрээ ялгарн харагдана. Өндөр гигэний сүм буюу өргөлийн сүм. Хотол чуулган тус амгалангийн сүм Монгол гэр адил дугуйрсан 8 хантай. Адар нь огтургүй хэлбэрт, хан нь тал нутаг, хурамсд тэнгэр, газар лусын орныг санагдуулан өвөрмөц тансаг хийц загвар тавигууд гол сүмийн зүүн талд оршдог билээ. Уг сүмд Манжин эзэн хаанаас хотол чуулган тус амгалангийн сүм хэмээн нэр сойргосон боловч өндөр сүм, өндөр гигэний сүм, өргөлийн сүм хэмээн олноо хүндэтгэн иржээ. Сүмийг энхүү өндөр гигэний алдраар нэрлэх улсан нь тэрний уралсан хосгүй нандин бүтээлүүд тус сүмд хадгалагдсан байгаатай холбоотой юм. Энэ сүмд өндөр гигийн зан узрын мутрын ураар амилсан дахин давтагдшгүй хосгүй үнэт хүрэл зутагмал алтан шармал бурхад болон түүний сургууль хийцийн гайхамшигт ур хийцтэй сонгодог бүтээлүүд үзэгч олны харааг булааж сэтгэлийг баясхан заларч байна. Өндөр гигийн зан узрын бүтээлүүд нь хүний дотоод сэтгэлийн гэгэрэл болон гадаад гоо үзэгслэнд төгс хослуулсан дахин давтагдшгүй бүтээлүүд юм а. Инхүү та бүхэн өнөөдөр Чойжин ламын сүм үзээгээр тухлан саатахта өршөөлийг хөгжүүлсэн сүм буюу сахиусын сүмээр Диваажин тамийн заагаар орчлонгийн хүрд Бурхны номын хоосон чанарыг ойлгон өөрийн сэтгэлийн таван хор буюу Нисвансын хорыг дарж занхан сүмээр дамжин Чойжин сахиусын аврал нэгүсэл хамгаалалтанд багтаж зуугийн сүмд Бурхан багшийн сургаал номын авшгийг хүртээд ядмын сүмд нямб бясалгал хийсний эцэст хотол чуулган тус амгалангийн сүмд хүрч амар амгалан энгчингийн оронд заларсантай адил утга нэгэн гайхамшигт аяллыг хийлээ. Зангидж босгосон туурга, шившиж арвнайлсан дээвэр, энгсэг мэд солонгорох будаг шунх гэд энэ бүхэн Монгол хүний ур ухаан, итгэл сэтгэлийн бишрэл юм. Чойжин ламын сүм цогцлбор нь урдын цагт шашин номын газар, өнөө цагт баялаг сан хөмрөхтэй музей, харин хойч үед үнэлж баршгүй өвөх эрдэн билээ. Монгол урчууд нэгэн насанд байтугай, нэгэн галавтаж, хорж хотоо хооргүй бат нандин бүтээл үлдээжээ. Шинэ нэрэнд Чойжин ламын сүм музейн өв санг, төмөн олонд улам мэхээр түгээн таниулах учиртай. Үүний тулд сүм музейн хамт олон сэтгэл, итгэлээр зүтгэж, өчигдрийг өнөөдөртэй, өнөөдрийг маргааштай холбон чиглүүлсээр урагшилсаар чин сүсэгт, эрдэн бэлэгт, тунгалаг бишрэлт, төрийн их Чойжин, Монгол төрийн сахиусын лагшин, гутагт лувсан хайдвын шашин номын үйлийн их өргөө, өршөөлийг хөгжүүлсэн сүм буюу Чойжин ламын сүмд хадгалагдсан буй ховор нандин үзмэр, эд үлгийн зүйлс бүгд өөрийн гэсэн утга бэлэгдэлтэй бөгөөд төмөн олныг Монгол төрийг хамгаалахад зориулагдсан билээ. Энэ цагаас хойш Чойжин ламын сүм төрийн догшин сахиус, авралт номын гигэн шүтэн, төмөн олны сэтгэл ариусгаж, этгэл бадраах гэгэрхүйн ариун орон хэвээр оршихон дамжиггүй. Үүнийг өнөөч өн мөнхөдөж санаж явуу штэ. Монгол төрийн сахиусны өргөөний үлзий хутаг орших болдугай.